түмэнд шинжлэх ухаан хэрэгтэй. Шинжлэх ухааны хөгжүүлээг улс гүрэн зайлшгүй бусдын хараат болдог жамтай. Фредерик Жолио-Кюри. За хүндэт телевиз үзэгчдийнхээ энэ өдрийн амрыг ирье. Өнөөдөр Томьёо нэвтрүүлгийнхээ ээлжит дугаараар бид палеонтологийн шинжлэх ухааны талаар явуулж байгаа судалгааны ажил түүний үр дүнгийн талаар ярилцах гэж байна. Тэгэхээр бидний энэ ярилцлагад Шинжлэх ухааны академийн палеонтологийн төвийн захирал академич Барс Болд оролцож байгаа. Тэгэхээр Барс Болд академичээс би нэг юм палеонтологийн тухай ярихдаа ерөөсөө нэг их үүсэл, гарал үүслийн асуудлын талаар бид нэг яриагаа эхлэе гэж бодож. Өнгөрсөн зууны 20-ад оны үед энэ Америкийн байгалийн төвийн шинжлэх ухааны музейн эрдэмтэн Эндрюс түүний багийнхан энэ хөгтөн амьтан хэвлээр явагчдын бол бусад энэ Төв Азийн өндөрлөгийн энэ амьтын түүхийг судалсан ийм судалгааны том аял явсан байна. Тэр ийм ном гарч би энэ Эндрюсийн тэмдэглэлийг үзлээ. Тэгэхээр зэрэг эндээс хоёлаа яриагаа эхлэе. Та их зөв эхлэлтийн оллоо л доо. Яг тэгвэл өнөөдөр Монгол улс маань эртний амьтан ургамлын судалгааны талаар бол дэлхийд их тийм дээгүүр байр суурь, баттай байр суурь гэж хэлдэг юм байна. Тэгэхэд бол эртний амьтан ургамлын судалгааг бүр тийм их томоор эхлүүлсэн хүн бол яахан аргагүй Эндрюстэй холбоотой юм л да. Америкийн байгалийн түүхийн музейн нэг ажилтан байсан. Америкчууд өөрсдөө бичгтээ бол Эндрюс нэг тийм сүрхийн нөлөөтэй эрдэмтэн байгаагүй ч гэсэн их тийм шинжлэх ухааны чадaltaй, чадварлаг асуудлыг их сайн мэддэг, идэвхтэй менежер, шинжлэх ухааны менежер байсан ба гэдэг нь бараг зөв байх. Яг тэгвэл Эндрюс за менежерийг менежерийг хийдэг нь юу гэдэг мөнгө олох хэрэгтэй юм байна. Зүгээр маягаад мөнгө өгч тэр үед ичсэн байхгүйсэн. Сурталчлах хэрэгтэй. Сурталчлах хэрэгтэй үний тулд бол тэр олон хүнтэй уулзах хэрэгтэй. Нөгөө талаас хамгийн гол асуудлын нэг нь гэвэл нөгөө тэр судлаа шинжилгээ хийх бага бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө шинжилгээний ангиа. Тэнд бол тийм туршлагатай, мэдлэгтэй, тийм төлөвтэй хүмүүсийг оролцуулж байж үнэхээр их тийм энэ ажлыг хийх. Тэгэхээр Эндрюс ер нь юу ихлээд нээчихсэн Төв Азийн дээрс юу хийчихсэн бэ? Монгол улсуудаас аялсан ба шүү дээ. Тий зүгээр Монголын хэмжээнд анх удаа олдсон, судлагдсан эрцэг амьтан ургамал гэж ярил бол их олон юм бараг дуусахгүй шиг байх л да. Хамгийн гол нь тэр дэлхийн шинжлэх ухаанд юу оруулсан бэ гэдгийг хэлэх зүйтэй байх. Цөөхөн үгээр хэлчих. За жишээлбэл чулуучсан өндөг анх олдсон юм байна. Монголд анх удаа. Дэлхийд бол зарим газар олдож байсан. Европод, Азид гээд 2-3 газар бол олдож байсан. Энэ чинь 1920-од он шүү дээ. Тэгээд тэр үед бол баснараа энэ чулуучсан өндөг бол яг том хэлбэртэй хийсэн юм байна. Жишээлбэл Францын зүүн өмнөд хэсгээс олдож байсан нэг иймэрхүү том өндөг байдаг юм байна. Тэр үнийг эртний шуунах гэж үзэж байсан юм байна. Тэгээд ингээд тайвширчаа за эртний шууны өндөг нь олдсон юм байна гэж сууж ирсэн. Өлдөг гөрвөл өндгөөрөө өрчдөг гэж яг үтэй тийм ерөнхийдөө ойлголт байсан боловч өлдөг гөрвөлийн энэ ч 65 сая жилийн өмнөх асуудал шүү дээ. Чулуучсан өндөг нь Монголд олдсноороо өлдөг гөрвөлийнх гэж тэр үедээ 20-од оны үед бол бүр их тийм нүргэнтэй явдал болж байж тогтоогдсон байгаа юм л да. Энийг хэлж бодож байна. Дуулиантай нээлтэх юм да, тийм ээ. Дуулиантай нээлтээ. Тэгээд яг дараа нь бол одоо бол бүхний хэмжээний тэндээс янз бүрийн том жижиг түнчлэн шувууны өндөг энэ нь олдож байдаг. Гэхдээ өлөг гөрвөлийн гэж бүр хөдлөшгүй баталгаатай явдал бол Эндрюсийн экспедицтэй холбоотой юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар Монгол орны их тийм цөөнгүй өлөг гөрвлүүдийн их судалгааны их үүсвэр тавигдсан гэж хэлж болж байна л да. Өөрөөр Монгол орн Төв Азийн энэ төв хэсэг нь бол үнэхээр өлөг гөрвөлийн хөгжлийн бас нэг томоохон голомт байсан гэж ярих нь бол бүр зүйтэй юм байна. За яг түрүүнд та бидрийн бас нэг санал болгож ирсэнээр жинхэнэ өлөг гөрвөл гэдэг нь яг анх нөгөө тэр өлөг гөрвөл биш гэдэг их үүсвэрээс салаад өлөг гөрвөл болсны явдал нь бол бүр их эртних Монголтай Төв Азтай холбоогүй шийдэж болох юм байна. Тэгэхдээ өлөг гөрвөл болчоод Төв Аз руу шилжиж ирээд Аз твээр тархахтаа Монголын түнчлэн юу дэвсгэр дээр өлөг гөрвөлийн шин анги бүлгүүд нь бий болж ирсэн гэж хэлэх нь бүр үндэстэй юм байна. Ингээд цаашдын судалгаар Эндрюсийн тэр үндэс суурь тавигдсны дараа нь судлаад үзэхэд бол үнэхээр Монголын өлөг гөрвөлүүдийн олон анги бүлгүүд нь умард Америктэй холбоотой юм байна. Энэ бас нэг
онцлог юм л да. Нэгдүгээр, хоёрдугаарт Монголын үлгэрүүдийн хөгжил бол үнэхээр одоо бидний мэдж байгаагаар олдож байгаагаараа бол их тийм багахан зайцалдаг. 30-35 сая жил юм уу. Уг нь бол үлгэрүүдийн дэлхийн хэмжээгээр эхнээс наваа төсвөр хүртэл авч үзэх юм бол 150 160 сая жилээс доошгүй юм л да. Ингээд зөвхөн 5.1 нь 20 отхон хувийн Монголд одоо сайн төлөөлөгдсөн байдаг юм байна л да. Гэхдээ яг бүр эрцэг явах руу судалгаа явуулахын зүй ёсны хэрэг одоо ч гэсэн баг зэргээр явагдаж байгаа. Энийг бол яг ирээдүйн судлаачдын тийм муугүй тал байгуулах байх гэж найдаж болох юм байна. Эндрюс Жирс анх тэр Америкийн байгалийн төхөө музейн бас анх аяллаар гарах экспедиц бол эртний хүний мөрөөр явна гэж гарсан. Яг үнэн энэ та асуудлыг их сайн мэдж байна. Энэ музей, тэр музей, байгалийн төхөө музейн ерөнхийлөгч нь Осборн гэж их том эрдэмтэн биш. Их том эрдэмтэн өдгөрүүдийн дүүнчлэн Монголын өдгөрүүдийн анхны хэдийг тодорхойлж тогтоосон нэр өгсөн юм хүн шүү дээ. Тэгээд энэ бол ер нь Осборн их тийм мэдлэгтэй их тийм сүрхий эрдэмтэн байсан учраас Төв Азийн төв хэсэг шиг ургамал багтай байгалийн нөхцөл тийм ширүүвтер ийм орчинд бол яг хүний хөгжил явагдах ёстой гэж үзсэн юм байл л дээ. Тэр үед бас нэг зарим эрдэмтнүүд тийм үзлийг баримталдаг байсан юм байна. Африкт бол яг тэр оймод өвс ногоо жимс юу гэдгийг бүх юм нэлбэгдэл тэн дээр бол их тийм хүн болох шинжгүй ч юм уу гэж үзчихсэн юм байна. Тэгээд одоо тэгвэл одоо хүний орон мөр олдвор нь Төв Азид байх хэвээр Монгол хавьд Монголын гоёд байх хэвээр гэдэг энэ экспедицийн санаа гаргасан байна. Бусад тэр одоо ажлыг мөнгө олох судалждах тэр одоо тэр үеийн одоо Морган Митийн одоо тэр бомтон хүмүүсээс мөнгө гаргуулсан шүү дээ. Тэгсэн юм билээ. Одоо мөнгө хэмжээ нь байдаг юм л да бид одоо гайхдаг тийм том экспедицийг тийм олон машинтай тэр Эндрюсийн санаа тийм шүү дээ бас үнэхээр их сүрхий тийм зохион байгуулагч ясна мэдгэж байгаа. Яг тэгвэл судлаач нэдлэгийн холын зайтай судлаач нэдлэгэнд зилүүд газар нөгөө автомашин хэрэглэсэн байна. Манайхаа тэр үед нөгөө шилэн форд гэдэг. Тэгээ шилэн форд хэрэглэсэн юм л дээ. Өмнө нь бол тийм шилэн форд хэрэглэжсэн. Ерөөсөө машин хэрэглэжсэн тал байхгүй. Тийм байхгүй юм байна. Өөрөөр тэр сайн менежийн хувьд бол Америкийнхаа тэр их давуу талыг ашигласан юм байна л да. Тэр үед бол Америкч нөгөө машины үйлдвэрлэлээр дэлхийд бараг тэргүүлжсэн байж сар. Тэгтэн тэр сайн юм аваад тэгээ тэр хол Монгол руу судлаач нэдлэг явуулаад. Гэхдээ эртний хүний мөрөөргээ тэр нөгөө даргынхаа багшийнхаа тэр одоо юу хүү тэр чиг баримжааг баримталж байсан боловч дотроо миний бодоход Осборн ч гэсэн мэдчихсэн байх. Хүнээс гадна бас өөр амьтан хүний бий болсноос өмнөх үеийн амьтны жишээлбэл эртний өлөгөрвөл гэдэг юм уу эртний хөхтөн гэх мэт юм гээд олох тийм үнэхээр дотроо бүр тийм сэтгэлгээтэй байсан боломж байна. Тэгэхээр Оросд баян юм. Эндрюсээс өмнө бол одоо академик обручуу энэ төргээл одоо эн чинь бүр 19-р зууны төгсгөлээр ингээд их олон юм явсан юм. Тэд чинь их сүрхий. Тэднээс чинь их актер сүрхий юм яагаагүй. Актер олдвор ясангүй. Дараа нь Эндрюс дээр их явсан юм байна. За энэн дээр ч бас нэлээд их тулгуурласан баг. Манай эрдэмтээ тэгээ бусад Оросын эрдэмтдүүдийн хийгдсэн олон ажлууд би энэ дээр үндэслээд одоо Монголын палеонтологийн шинжилгээ ухаан одоо ер нь яаж хизээ үүсээд ямар одоо зүйлүүд одоо өнөөдөр болтол хийчихсэн. Энэ нээлт ололтуудын талаар ярихгүй. Гэхдээ яг монголчууд Монголын судлаачдын оролцоогүйгээр энэ Эндрюс эхлэлтийг хэрэгжүүлсэн гэж хэлж болж байна. Энэ бол үнэхээр дэлхийд бол тэр үеийн дэлхийд тэр тусам одоо та мэдж байгаа шүү дээ. Тэр үед одоо үнэхээр хэцүү байдал байсан байна. Одоо Орос улсад хувьсгал Европод нөгөө нэгдүгээр манай ч одоо яг хувьсгалын үеэр юм байлаа шүү дээ. Манай хувьсгалын үеэр хятад одоо дайн дажин боо юм болж байсан. Яг дайн болж явах үед тэр дажин болж явах үед чинь Эндрюс явж байсан юм байна. Ер нь шиг тийм амаргүй байсан. Амаргүй байсан. За тэр үед нь тийм үндсэн чиг баримжааг гараад үнэхээр Монгол Төв Азийн энэ хэсэг нь бол эрцэг юмтай ургамлын талаар бол үнэхээр тийм их болцоотой газрын нэг гэж энэ бүр чиг баримжааг баттай гаргасан хүн гэж хэлэх зүйтэй Эндрюсийг бол. Тэгээд энийг бол дэлхийн ертөнц их тийм сонирхож хүлээж авсан байлаа шүү дээ. За дэлхийн ертөнцтэй мэдээж ирэхээр үеийн одоо Европ, Умард Америк хоёр л гэж ярихаас аргагүй юм л да. Африк, Австрали, тийм Латин Америкт хоёр Эндрюс тэр хол газар очиод юм нээсэн гэдэг мэддэг хүн тэр үедээ бол цөөхөн байсан байна. Европ Америкт бол сайн мэдчихсэн юм байна. Тэгээд бүр үе үеийнхэн бид ч гэсэн миний залуудууд одоо жишээлбэл Америкээс анх одоо юунууд жуулчид орж ирэхдээ Эндрюсийн нэрийг барьж явдал. Одоо говь нөгөө Flaming Cliffs гэдэг газрыг үзмээр байна гэдээ бүр тэрнийг мэдчихэд банаж ирж байсан шүү дээ. Тэгсэн. Тэгэхэд
дайны дараа жишээлбэл бас л тийм хэцүүхэн үед л ягаад Шимбөөмөд нэг томоохон суур тавигч судалгааны шинжлэхийний ажил явуулж ирсэн байлээ дээ. 46 оноос одоо Сүрхийдэд дом 2 дугаар дайндаж дууссаны дараа зөвлөлтийн шинжилгээ ухааны академиэс экспедиц явуулсан шүү дээ. Бас судалгаа шинжилгээний анги явуулсан. Тэрэн ч гэсэн одоо өнөөх болтол тийм их тийм үр дүнтэй ажиллаж болох үс талбай газрыг дээсэн байгаа юм. Нөгөө нэмэх толтны уулан дэр гэдэг нэг Монголын одоо баруун өмнөд хэсэг дэх газар юм байна. Тэгээд энэ Польшийнхан явсан байна. 60-аад оны үеэр Польшийнхтай бид бол хамтарч явж байсан. Ефремийн тэр Орсын экспедицтэй бол яг манай улсын 700 геологийн хувьд бол явж байсан байна. Тий. Намд орж явж байсан байна. Гэх зэрэг. Гэхдээ яг жинхэнэ тэр эртний хөгтөн өлөг өрүүлийн судалгааны ажилд бол тийм оролцох мэргэжлийн бэлтгэлтэй хүн байгаагүй юм байна. Польшийнхоос хэлж хэлсэн өөрөөр 60-аад оноос. За тэгээд дараа нь бид тэр үеийн зөвлөлт холбоо тус Монголын хамтарсан томоохон экспедиц ажилласан. За тэгээд 60-аад оноос ер нь өнөөх болтол тасралтгүй явагдсан гэж хэлж болж байгаа. Тэгээ хөдөө боловсруулч юм би бол. Тэр үеийн одоо тэгээд хамгийн гол ололтууд одоо юу вэ? Тэр үеийн гол ололт гэх юм бол за яг тэр Эндрюсийн судалгааныхны улсын одоо өөрөөр хэлбэл 60-аад оноос хойш судалгааны академи байгуулагдсанаас хойш өнөөгийн хүртэл юм бол одоо тэр Эндрюсийн за дараа нь тэр зөвлөлтөд утсан Ефремийн удирдсан тэр экспедицийнхний олсон олдврыг бол бид бүрэн гүйцэд давж магадгүй олон талаар бас илүү олдврын цуглуулгыг бий болж чадсан юм шиг бас судалгаа шинжилгээ бол тэр үеийн хийх бол мэдээж хэрэг их хөргөнөөр явагдаж ирсэн гэж хэлжмээр байж байна. Зөвхөн өлөг өрүүл дээрч биш. Манайхан яг хөдөө эртний амтан ургуул гэхэд бол нөө өлөг өрүүлийн үнэс үнэт таваагаад гараад ирдэг зүй ёсны хэрэг бүгд хийдэг юм байна лээ. Түүнээс гадна өдий эртний амтан байгаа шүү дээ. Бараг нүдэнд харагдахгүй нуур усны амтнаас бичлэнтнаас өгсүүлээ. Тэр одоо түрүүн бидний ярьж ирсэн шавж ялаашмуул гэх мэт загас шрахаа яст дэлхий хөхтөн жижиг хөхтөн доод шатны хөхтөн нэлээд сүрхий дэвшингүй явчихсан хөхтөн тэргээд эртнийх энэ дээр бол одоо Монголд судалгаа явуулж болж байгаа юм байна. Хэдий тийм боловч одоо юу гэх вэ Монголын эрт цагийн ургамлын одоо гол чиг баримжаа гэх юм уу туг нь өлөг өрүүл гэж хэлэх нь аргагүй. Яг бол энийг бол хүн нийт болон сонирхож байдаг. Зөвхөн манай Монголд ч биш дэлхийд. Өлөг өрүүлийн судалгаа бол хамгийн сөрхий хүчээр хөгжсөн улс орнууд гэх юм бол хөгжингүү улс орн. Америк нэгдсэн улс гэж. Европын тэр хөгжингүй юм томоохон улс орн гэж. Канада орлого яахав. За тэр Япон, Хятад бүгд нарийн хятадаар дулсан өлөг өрүүлийн судалгаа бол дэлхийд өнөөдөр бол ер нь тэрүүлж байгаа гэж би хэлжмээр байна да. Тэгэхдээ Монгол бол их тийм сүүлбэр байгаагүй. Монгол бол эхлээд яг тэр Эндрюс Ефремийн судалгаагаар бол их тийм дэлхийд их тийм сонирхол төрүүлсэн. Одоо бол жинхэнэ одоо монголчуудын оролцоотой түншлэн бид бол хамтран ажиллаж байдаг олон орны эрдэмтдтэй. Тэдтэй хамт бол бид Монголын за юуны төрөнд өлөг өрүүлийн судалгааны бол Америк нэгдсэн улс бүгд хятадаар дулсан Монгол гэдэг энэ гурвыг бол бүр ингээд өнөө манай уралдаан дээр айргийн гурав гэдэг шиг ялгач болж байгаа юм л да. Гэхдээ Монгол улс бол өлөг өрүүлийн судалгааны талаар бол заавал энэ хоёрын гуравт нь орж байгаа юм биш ээ. Зарим талаар тэр үүнд нь орчин, зарим талаар дундуур нь орно, зарим талаар гуравт нь байна. Ийм байдлаар хэлж байна. Тэгэхээр манай палеонтологийн ухаан шинжилгээ ухаан бол их тэргүүлэх гэдгийг нэг нь нотолж байгаа зүйл танаас их олон оронд энэ үзмөрүүд тавиад яваад байна шүү дээ. Монголоос болсон Монголын говьс улс үзмөрүүдийг их олон орноор аялуулж тийм тусгай Европ Азийн орнуудаар явж байгаа. Тэр тухай шинжилгээ ухаан танин мэдхгүй хүрээнд Монголоос Монголын улсын судалгааны үр дүнг өргөнөөр нэвтрүүлж байгаа. За үүний зэрэгцээ Монгол улсаа их өргөнөөр сурталчилж байгаа. Тий. 3 дугаар таны мэдхгүй одоо зах зээл гэж ярих юм аа та. Одоо ч бүх юм тийм болчихлоо шүү бүх дэлхийд. Зах зээлд Монгол бол өөрийн энэ сайн нэрээрээ тий. Тодорхой байр суурь эзлээд. За яг баг зэргийн орлого улсын нэгдсэн төсөвч гэсэн оруулахад хүртэл ингэж явж байгаа юм л да. Энэ талыг бол за яг бид хийдэг гэж хэлж болж байна. Зарим үедээ бол болцоотой цагтаа манай боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас манай сайдаас тоглолцож байж одоо жишээлбэл Монголын жил гэсэн энэ
чиглэлийн дор Солонгосод манай нэг баг батар үзлэг явж байгаа. Нэлээд том үзэсгэлэн бол бидний зохион байгуулалтаагаар бидний одоо шинэ тухааны менежмент гэж ярихаас харахгүй. Тийм. Яг зүгээр зөвхөн энэ бол бизнес биш. Юуны төрөнд энэ бол би түрүү хэллээ таны мэдхгүй одоо ололт амжилтыг бид таны сурталчилж байгаа. Тэр олон улсын хүрээнд дээр сурталчилж байгаа. Тэгэхээр Орос улдгаа энэ ерөөсөө одоо онцлж хэлмээр одоо өөр тэр одоо энэ үзмөрүүд дотроос ч гэдэг юм уу нээлт сүүлийн жилийн нээлт олд хэлжээс онцлж хэлмээр ямар зүйлүүд юм бэ? Нэг хэд хэдэн зүйл байж болох юм а гэж би бодож байна. Нэг нь бол жаахан тийм ерөнхий шинжтэй гэж би ярьчих. Энэ бол бүх дэлхийд одоо их тийм сонирхол төрүүлж байсан. Одоо 20 дугаар зууны яг төгсгөлөөр гэх юм уу да. Бүх дэлхийд нэг тийм яг үгүй мэрэгжлийн хүмүүс л мэдэрсэн байж таарна. Үнэхээр тийм нэг нээлтийн талын одоо ажиллагаа за бүрэн гүйцэд дууссан гэж ярих шинэ тоонд бол юм дуусахгүй шүү дээ. Гэхдээ нэг томоохон үе шатны одоо төгсгөлдөө хүрээд за ингээд нэг томоохон учир байдал нь олдлоо гэсэн тийм одоо үндэслэл гарсан юм а. Энэ юу юм гэвэл махан эдэш төлөвөрвөл бүлээн цустай шуу шиг өдтэйч байсан ч юм уу. Ер нь тэгээд шуу шиг амьдран оршиж байжээ. Өндөг гаргаад өндөгөө дараад гэх зэрэг ийм асуудал үндсэндээ за болвоо да гэсэн хэмжээнд шийдэгдсэн юм а. 20 дугаар зууны яг нөгөө 21 зууны 20 дугаар зууны хөшгийг хаагдахын даваад ашиг юм да. Энэ бол тэгээд улиран хувьслын биологид улиран хувьслын шинжлэх ухаан тийм бас нэг шинэ ухааны салбар байж болох юм л да. Улиран хувьслэхдээ амьдралын хэлбэрүүд нь доод чаднасаа дэж тургай гэж хөгжиж ирсэн түүх. Энэ дээр бас нэг тийм мэдгэдэггүйс нэг тийм үзэгдэл болсоо гэж хэлж болж байгаа юм байна. Энэ ажилд бол Монголын өдөг рүүний судлаач гэсэн бас оролцсон хувь нэмрээр оруулсан. Та мэдлгүй яг үү бүх дэлхийд их тийм сурталж иж байсан. Одоо жишээлбэл өдөг рүүл махан эдэш өдөг рүүл өндгөө яг шуух шиг дарчаа сууж байгаа. Зураг хөрөг би манайд ч одоо олдор нь байгаа гэх зэрэг юм байж байгаа юм байна. Хоёр дахь нь бол одоо бид юун дээр ажиллаж байгааг бол тийм нарийн юм руу орохоос өөрөг болчих юм л да. Шинэ тухайн хөгжиж байдаг. Тэр 90 жилийн өмнө байсан Эндрюсийн цаг үеийг бол бас нэг яхан өөр боллоо. Нэлээд сүрхий өөр болсон байж байна. Монгол ч гэсэн өөр боллоо. Тэгэхэд бол одоо жишээлбэл нэг ийм салбар байгаа юм л да. Зулцах өлөгрүүлийн зулцах ер нь тийм багахан насны өсвөрийн үеийнхний судалгаа их сонирхолтой байгаа юм байна. Ягаад гэвэл энэ олдвор нь их ховор юм байна. Жишээлбэл манай алдартай Тарбазаавар гэдэг та мэднэ шүү дээ. Махан эдэш их том өлөгрүүл 12-3 метр уртаашаа 95-6 тонны жинтэй нэг тийм сүрхий амтан байдаг. Тэр амтны жишээлбэл бага насны өсвөрийн үеийнхний амтан олдоогүй юм. Ясны олдоогүй юм. Тэгээд Монголд бол олдсон нэг 2 метр хавьтай. Тэр бол том нь бол нас бие гүйцэтгэх нэг 12 3 4 Америкт нөгөө тэр их ойрхон төрөл садан Тиранозаврус гэдэг нэг айхтар амтан их ойрхон юм л да манайх руу. Тэр бол нэг 14 5 метр хүрт юм байна. Бүр ч том. Зүгээр манай ч гэсэн тийм зүгээр олдоогүй ш байж болох юм л да. Тэгвэл нэг 2 метр гэх чинь үнэхээр жижиг юм байна. Тийм. Залуухан одоо яг хөө бүр тийм дулцах гэх юм ч одоо юу гэхдээ нэг их тийм бага насны. Гэхдээ яагаад тэр бага насныхын юугаар тийм учир холбогдолтой болж байгааг бол бид за хүнийг ч аваад үцхэд одоо хүүхэд жижигхэн хүүхэд өсөж байгааг ингээд харахад бол бас бие бядрын хувьд биеийн бүтцийн хувьд хэлбэр хэмжээ гэх мэтийн талд бол бас өөрчлөгдөн шүү дээ. Энэ талыг мэдхэд бол их чухал юм байна. Мэдхэн чухал. Өдөөгөр дээр бол зулцаг цөөхөн их тийм ховор учраас энэ талыг бас төдийлөн сайн мэддэг юм байна. Нөгөө талаас өөр нэг асуудал тавьдаг юм байна бас. Зулцгаас гадна манай тэр бол нэг хэдэн төрлийн зулцаг бий. Энэ дээр бас нэг тэмдэглэж хэлэхэд бол Эндрюсийн одоо 90 жилийн өмнө дэлхийд хамгийн жижигхэн зулцгын нэгийг олсон шүү дээ Монголоос. Нөгөө процессор атсан Монголыг алдартай. Тэр бол нэг 11-2 см. Тэр үедээ бол хамгийн жижигхэн өлөгрүүдийн зулцаг байсан байж таарна. Хамгийн жижигхэн өлөгрүүд байсан байж таарна. Гэхдээ одоо бол манайхаас жишээлбэл Монголоос зулцаг байтгаа бүр үр хөврөл нь олцоод байгаа юм байна. Таньж тогтоож болох. Энэ бол үнэхээр тийм том одоо алхам гэж хэлэх нь зүйтэй. Нөгөө талаас өөр нэг чиглэл бол одоо бид яг та мэдэн шүү дээ одоо жишээлбэл махан эдэш өвсгөн дэш гэдээ бид их тийм чөлөөт ярьж ах шиг байна. Үнэн хэрэг дээр юу иддэг байсныг бид бараг мэддэггүй юм байна. Зөвхөн Монголд ч биш дэлхийд мэддэггүй юм байна. Ингэхдээ эдшийн талыг ер нь цаашид холбогдож одоо ухаандаа тэр эдэш боловсруулах эрхтний байдал ямар шиг байсан гэдэг өлгөр үлдээр бүр ингээд баттай харуулчихсан юм байдгүй юм байна. Тэгэхээр Монголд одоо тийм нарийн судалгаа явуулаад энэ бараг хамгийн сүүлчийн судалгааны нэг дээ манай тэр алдартай Тарбазаавар гэдгийг
гүе яг зөв шувууны гүе гэдэг шүү Тий, дээ. шууны гүе. Тий. Тарбазаврын гүений талыг ингээд бүр чулуун дээр гүе гэдэг чинь зөөлөн яс биш шүү дээ. Тий. Хэдий тэр нь чулуужааг гэсэн хэлбэрдүүрсэн ингээд хадгалагдсан юм байна. Дотроо бас нэг юм дүүргсэн байт юм байна. Тэгээд тэр гүе шинэ 3 хэсгээр тогтдсон юм байна. Шувуун дээр тийм байдаг. Тарбазавр дээр бас л тийм байх юм байна. Эхний нэг хэсэг нь улаан хоолойтой холбоотой шүү дээ тийм ээ. Дараа нь цаашид дундх жинхэнэ гүе. Тэгээд нөгөө гидстэй холбоотой нөгөө хэсэг нь ингээд 3 хэсэг. Энэ 3 байх юм байна. Гуравт нь тэр тарбазаврын бас нэг жаахан залуухан тарбазавр байж нэг 6-7 метр юм уу та. Тэр жижигдэг хэлж болох юм байна. Залуухан. Одоо нас бий гүйцээг ч юм уу ухаантай. Тэр юу идчихсэн бас тэндээс харагдчих юм аа. Багавтар нэг 10-15-20 см-ийн загасны нурууны үеүүд нь яг байх юм байна. Эхний хэсэгт нь. Хоёрдугаар хэсэгт нь тэр бол яг жинхэнэ одоо хотоодны чулуутай хэсэг гэж ярьд юм да. Та гастролит гэж мэднэ шүү дээ. Одоо өнөөгийн одоо жишээл галуу дээр тэр үеийг задаад үзэх юм бол чулуу байд юм байна. Мөдич гэсэн тэр ингэж өөр хоорондоо яг тэр юм шиг ажиллаад нөгөө шинэлийн тусламжтайгаар жаахан тэр нь ордог тий яг зөв тэгээд нэг бутлагдаа тэгээд цааш явд юм байл. Яг иймэрхүү байдал тарбазавр дээр байж. Чулуу байх юм байна. Одоо 2 мм-ээс нэг 2.5 см хүртэл бүр ингээд сайхан мөдич гэсэн хүчлийн ажиллагаанд ингээд гадаргуун тийм нэг гялалтсан гялгар болчихсон. Энэ бол амтшгүй юм да. Тэгээд бөөнөр нэг дор ингээд бөөгнөрцөн хөөрхөн байгаа юм байна. Өдөөгөрүүл дээр бол ер нь хэд хэдэн төрөл дээр тийм юм олдсон юм. Жишээлбэл одоо заврапод гэх та мэдэндээ дөрвөн хөлтэй нэг өвсөн идэж хамгийн том энтний нэг нь өдөөгөрүүлийн. Миний үзэж байснаар заа нэг 14-5 см-ийн ийм том чулуу одоодоос нь олд юм байна. Тэр гүеэнээс нь олд юм байна. Ингээд ихтэй тэр гүеэний бүтэц тогтоц тэр хэд 3 хэсгээр бүрэлдэн тогтнодог. Энэ бол их тийм шувуу махны дэвшлэлгэрүүлийн одоо юу гэх тийм суур шинжил болчиход байгаа юм л да. Өөр хоорондоо холбоотой. Ингээд ихтэй тэр сөрхий махны дэвшил маань тарбазавр маань бас л жижигхэн жарахач иддэг байсан юм байна. За хамгийн сонин бас тэр гүений эхний хэсэгт нь тэмээ хэрүүл маягийн өдөгөрүүлгээ та мэднэ дээ нэг тийм бас нэг тэмээ хэрүүл шиг нэг тийм өдөгөрүүл арай багтар юм аа нэг 3-4-5 метр уртааш байд юм байна. Хурдан гүйдэг. Шүдгүй. Тэр амтны хумс олдсон байгаа юм. Гүйе дотроос. За. Тэгтээ бол зураг дээр ч одоо яг үгүй бид энэ судалгаа хийхдээ бас төсөөлж бас хүний сонирхлын тулд тэр зураг хийсэн байгаа юм байна. Нөгөө махны дэш тарбазавр маань тэмээ хэрүүл маягийн өдөгөрүүл ингэж дайрч үзүүнээс нь барьж явж байгаа. Идэж байсан юм байна. Ингээд ихтэй хэрв үнэхээр энэ бол бүр баталгаатай гэж үзэхээс аргагүй юм л да. Тэр гүений бүтцэн байгаа юм байна. Ор мөрн байж байна. Доторх агуулгыг одоо судлаж болж байгаа юм байна. Дотроос нь ялгаад одоо энэ жишээлбэл тэмээ хэрүүл маягийн өдөгөрүүлийн хумс нь байж энэ загасны үе байж шиг байна. Тэр сайхан ялгаж болж байгаа юм байна. Тэгэхэд бол энэ бас юугээр ач холбогдолтой юм бэ гэвэл нөгөө махны дэвшлэлгэрүүл өөр хоорондоо өөр бусад амьтантай харьцахтаа бол бас яг жинхэнэ махны дэвшигд харьцаж байж л барж идэн жижигээ багыгаа гэх мэт. Тарбазавр тэр бол тийм олон дээр үеэс тийм одоо тааврууд байсан юм. Одоо юу иддэг, яаж иддэг байсан юм бэ? Та зураг энэ хараа бид ингээд заримдаа тэр том махны дэвшигт дайрч байдаг амьтан руу. Америкийн нэг нэртэй эрдэмтэн бүр тийм их одоо юу гэх тийм Ахмад үеийнхний эрдэмтэн нэг ийм таамаг дэвшүүлж ирсэн юм аа. Нөгөө тарбазавр, тиранозавр хоёрын тиранозавр Америк шүү дээ. Урд хөл нь их тийм жижиг юм. Богинохон тийм бүр амаа хөрөхгүй юм байна. Тэгтээ бол одоо дайрахтаа тэр чинь урд төлөөрөл барьж яваа юм л да уг нь бол бодоход. Тэгэхэд тэгдэггүй учраас ер нь энэ бол хойд гүйдэг том хоёр хөл дээр тавьчихсан ам гэж тэгж нэрлэж байгаа юм л да. Тэгээ юу иддэг байсныг бол сэг иддэг байсан. За. Тэгэхэд бол энэ манай энэ дээр харахад бол арайчгүй юм шиг. Одоо тэр загас жирахаач чинь барьж авах хэрэгтэй. Нэгдүгээр дуусна өөх хүмүүс жишээ. Нөгөө тэр тэмээ харуулт чинь чихтэйхэн түрүүн тавьдаг байсан аюул хойноос нь гүйж байж ч юм уу барьж явж ирсэн ба. Ингээд ихтэй өдөгөрүүлийн хоорондын харилцаа, эдшийн асуудал гэх зэрэг ингээд бас нэг арай жаахан бүрэлдэж байгаа нь бол их сонирхолтой юм л та.
За завар судалгаа үтэрээ та үтэрийн яриа одоо харамсалтай цаг яривал их сонирхолтой юм яримаар хүмүүсүүд яримаар явах юм бид одоо хэвчээ харамсалтай одоо цаг ингээд өндөрлөө. Таны болоо танай хамт олонны энэ салбарт явж байгаа судалгаа эрдэм судалгааны ажилд цаашдаа амжилт хүсье. Тий. Тэгээд одоо энэ удаагийн нэвтрүүлгийг одоо өгөөр төгслөө. Дараа уулзлаа түр баяртай. Монгол Улсын шинжилгээний академийн ууган хүрээлэнгүүдийн нэг нь бол түүхийн хүрээлэн юм. Тэгэхээр өнөөдөр түүхийн хүрээлэнгийн ихэнх үеийн хөгжилтийн тухай одоо та бүхэн товч танилцуулахыг хичээнэ. 1921 онд Монгол Улсад шинжилгээний ууган байгууллага буюу судрагчийн хүрээлэн байгуулагдсан. За байгууллагадаа төдийл удаагүй судрагчийн хүрээлэнгийн удирдлагын зүгээс 1924 онд түүхийн тасгийг одоо тусгайлан байгуулсан. За энэхүү түүхийн тасаг нь бол улс орны түүхийг судлах, за мөн Монгол Улсын түүхэнд холбогдох эртний сурвалж зүйлийг цуглуулах ийм үүрэг гүйцэтгэж байсан. За шинжилгээний хүрээлэнгийн өргөжлөлттэй холбогдлолтойгоор түүхийн тасгийг өргөжүүлэх ийм шаардлагатай болсон. За ингээд 1935 онд тухайн шинжилгээний хүрээлэнгийн удирдлагын зүгээс хуучин түүхийн кабинетийг түүхийн тасаг болгон өөрчилсөн байгаа. За ингээд тухайн үед бол шинжилгээний хүрээлэнгийн дарга Ил Дэндв 1932 онд томилогдсон. За энэ төрөө томилогдоод бол шинжилгээний хүрээлэнгийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, шинжилгээний хүрээлэнгийн залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гадаадд шинэ залуучуудыг суралцуулах чиглэл олон арга хэмжээ авсны нэг нь бол энэ хуучин түүхийн кабинетийг түүхийн тасаг болгон өөрчилсөн энэ явдал байгаамаа. За түүхийн тасгийн эрхлэгчээр бол бидний сайн мэдэх Даштрын нацаг дөржийг томилсон. За Даштрын нацаг дөрж бол тухайн үед түүхийн тасгийн эрхлэгчээр томилогдоод Монголын түүхэнд холбогдох гадаадын уран зохиол болоод түүхийн дурсгал зүйлүүдийг орчуулах. За мөн Монголын түүхэнд холбогдох хуучны судар бичгийг цуглуулах. За мөн Монголын түүхийн судлах. За мөн судалсан зүйлүүдийг бичиж нийтлүүлэх ийм зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. За энэ түүхийн тасаг нь бол хожимо Монгол Улсын шинжилгээний академи буюу 1961 онд шинжилгээний академи байгуулахад түүхийн хүрээлэнгийн үндэс суурь болж өгсөн байгаа. Түүхийн тасгаас Монгол Улсын түүхийг судлах, за мөн олон нийт хүрэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. За түүний нэг нь бид энд жишээ болгож Монгол Улсын товч түүх буюу амрын Монгол Улсын товч түүхийг бид энд үзүүлэхээр авч ирсэн байна. За энэ зохиол нь бол тухайн үед түүхийн тасгаас одоо Монголын түүхийг сурталчлах, олон нийт түгээх энэ чиглэлд хийсэн нэг томоохон арга хэмжээний нэг байгаа. За мөн тухайн үед бол шинжилгээний хүрээлэнгийн дарга Ил Дэндвийн Монголын түүх ном 1935 онд хэвлэгдсэн. За мөн Чавлсан за судлаачдын донд нэрлэл заншсанаар бол 3 авторт гэдэг ном 1934 онд хэвлэгдсэн. За Монгол ардын хавьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх гэдэг нэртэй. За энэ 3 ном бол түүхийн тасгийн ихэнх үедээ авч хэрэгжүүлж байсан хамгийн том судалгааны болоод олон нийт түүхийг сурчлах чиглэлээр зориулсан гол ажил байсан. За энэхүү түүхийн тасаг нь бол шинжилгээний хүрээлэн цаашид өргөжинд хэлж шинжилгээний академи болж хөгжихэд бол 1961 онд шинжилгээний академи харьяа түүхийн хүрээлэн болон өргөцсөн ийм түүхтэй. За энэ түүхийн тасагт бол тухайн үеийн эрдэмтэн сэхэтнүүд болох Даштрын нацаг дөрж, за Ил Дэндв, за буян чуулган зэрэг одоо тухайн үеийн сэхэтэн ийм хүмүүс ажиллаж байсан. За төгсгөлд нь хэлэхэд бол энэ түүхийн тасаг бол Монгол Улсын түүхийг судлах тусгай газар бий болох. За мөн түүхийн судалгааг ураг шахиулахад томоохон хувь нэмэр гүйцэтгэсэн ийм байгууллага, ийм тасаг байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.